орслоод хичээлтэй явагдаж байгаа хайрын цагаан уул яруу найргийн наадамд манай тэрэг төслийн үйлдвэр маань хамтран ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд нийт оролцож байгаа яруу найрагчтай амжилт хүсье. Манай тэрэг сонсон усны хувьд болохоор усаас олдоо дуу явуулдаг байгаа. Тэгээд энэ дуу 2010 онд Жанцан норгын хөгжим Саран даваагийн шүлэг Гуучин мөнхөрийн дууснаар усны дуулсан дуутай болсон юм аа. Тэгээд энэ дуугаа өдөр усаас сонсохондоо явуулаад усандаа сайхан энерги шингээгээд хэрэгч олондоо хүрэхийг хүсдэг. Тэгээд 17 дахь хичээлдээ явагдаж байгаа хайрын цагаан уул яруу найргийн наадамд оролцож байгаа нэг яруу найрагчтай амжилт хүсье. Хүнийг сэтгэлдээ багтаан хайрлана гэдэг ямар эмзэг мэдрэмж болохыг үе үеийн яруу найрагчид бүтээл туйрлаараа харуулсаар ирсэн юм. Хайрлаж үзээгүй хүн байдгүйтэй адил хайрын шүлэг бичээгүй шүлэгч гэж үгүй. Мөнхийн нууцыг тайлах хийгээд хайрлан дурлахын агаар нэгэн хэмээн өгүүлчих болно. Үе үеийн яруу найрагчдыг өндрийг зүсэх талбчиг нуурладаг тийм шагнал наадам гэж боддог. Энэ наадамд 2 дугаар курстаа анх 9 онд орж ирсэн, 3-т орж ирсэн. Тэгээ 10 онд 3 дугаар курстаа төрүүлж ирсэн. Авч ирсэн эцэс хамгийн залуудаа авсан. 13 оны цагаан уулыг одоо би санахаар их л сандарч, их л догдолж яснаа л боддог тийм. Тэгээд 3 дугаар курсын оюутан байсныг хэлэв. Үе үеийнх нь яруу найрагчдын төрүүлж ирсэн бүтээлээс сорчилж ярил одоо 94 онд олж ирсэн. Цагаан уул наадамд үлцэг төгс яруу найрагч төрүүлж ирсэн байдаг. 95 онд аюур занах төрүүлж ирсэн байдаг. Одоогон бодвол залуу байсныг ч хэлэх үү үеийн залуучууд бүгдээрээ л наадам хэсэж явдаг. Тэд нар дунд нь явж идэг байсан болохоор би болор цамд нэг удаа орсон, цагаан уулд нэг удаа орсон 95 онд. Тэгэл таарсан. Яг л манай үеийн залуучууд бүгд оролцож исэн болохоор тэр дундаа хөөрхөн өрсөлдөөнтэй юм шиг тийм гоё л байсан л да. Яг улсын чанартай, ер нь тэгэд өөрөө бас тийм бие тас өнгө төрхтэй наадам бол яалтчгүй цагаан уул наадам маань л да. Оюутан болсон хойноо 93 онд арай шүлгийн цагаан уул наадамд бас оролцож ингэж төрүүлж ирсэн даа баярлалдаг. Аливаа юм тийм цагаан юмнаас эхлэх, дээрэс нь бас их тийм гэгэн тунгалаг ийм хэрэггүй зүйлээс эхлэх бол их хол замд одоо хүний хөтөлтийн байна. Бас сайхан уран бүтээлч болоход тийм зөв замыг бас түшдэм байна гэж би ингэж анзаарч хардаг. Цагаан уул хайрын шүлгийн наадам 17 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энгийн ойлголтоор авч үзвэл хүний сэтгэлийг барин тавин үзэж болдгүй алаар хүний сэтгэлээс төрсэн бүтээлийг шүүн зэгнэн гэдэг боломжгүй зүйл юм. Өнгөрсөн хугацаанд зохион байгуулагдсаар ирсэн яруу найргийн наадмууд бидэнд урлагийн өндөр боловсрол, гоо зүй мэдрэмж, дээд ёс суртахуунтай байхыг зааж нөгөө талаас сайхныг бүтээгчдэд урам хайрсаар ирсэн. Сайхан шүлгийн төлөө заавал алга таших хэрэгтэй юу? Энэ асуултанд шүүгчид маань хариулж байна. Яруу найргийн бол ер нь зорилго нь бол яг алга ташуулахтай биш юм шиг байна. Биш юм шиг. Тэгэхээр ер нь яруу найраг өөрөө бас нэг тодорхой зорилго агуулдаг гэж үзвэл тэнд их тодорхой ганцхан зорилго байгаа шүү дээ. Хүний сэтгэлийн хаалгыг тогших. Сайхан шүлгийн өнгөрөөч хүч юм уу те? Эсвэл одоо ядаж нэг дунд нь нэг сайхан мөрчүүлсэн багт нь анзааралгүй өнгөрөөч үе. Тийм үү тэр талаас нь нэлээд хянамгаа авшиг хичээсэн бас энэ хариуцлага учраас. Цагаан уул хайрын шүлгийн наадам. Хэсэгэн хугацааны дараа залуус өөрийн шилдэг гэсэн шүлгүүдээ энэ тайзан дээрээс унших болно. Хинч төрүүлсэн байг, хинч аман хүзүүцсэн байг энэ тайзан дээр гарах гэж байгаа гэгэн хайрын шүлэгчтэй магтъя.
Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Сайн байцгаана уу эрхэмсэг ноёд хатагтай нараа. Сайн байцгаана уу эрдэмтэн мэрэгэн шүүгчдээ. Та бүхний энэ өдрийн хаан амар хатан мэндийг айлтхан мэндчилье. Монголын залуучуудын холбоо 1992 оноос эхлэн 17 дахь удаа уламжлал болгон зохион байгуулж буй цагаан уул яруу найргийн наадам ёслол төвлөр эхлэхэд бэлэн боллоо. Ингээд хайрын шүлгийн цагаан уул наадмыг нээж үг хэлнөх хэмээн Монголын залуучуудын холбооны удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Болдбаатарын Эрдэнэт таныг хүндэтгэлийн тайзнаа урьж байна. Монголын залуучдын холбоонд сар үрээг уламжлал болгон тодорхой уриалгатаагаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн зохион байгуулж байгаа. За үүний нэг бол 2 дугаар сарыг бид бүхэн хайрын сар хэмээн зарласан. Энэ хайрын сарын хүрээнд мөн хайрын сартаа давхцаж цагаан уул хайрын шүлгийн яруу найргийн наадам зохион байгуулагч байгаа нь бол маш бэлэг тэмдэглэлтэй. За энэ ч утгаараа Монголын залуучдын холбооны салбар болох 21 аймагт хайрын цагаан уул яруу найргийн наадам бол зохион байгуулагдсан. Энэхүү наадамд оролцсон шилдэг оролцогч нар өнөөдөр мөн хүрэлцэн ирж байна. Хайрын шүлгийн яруу найргийн наадмын цар хүрээ оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь энэхүү наадмын цар хүрээг бол илтгэж байна. Тухайлах юм бол энэ жилийн наадам 112 бүтээл ирснээс 41 шилдэг бүтээл шалгарч өнөөдөр өрсөлдгөр болсон байна. Тэгэхээр энэ 41 залуучуудаа бас юуны өмнө амжилтсая. Уран үгсээр наадагч залуучууд та бүхэндээ амжилт хүсээд шүүгчдэрийн маань шүүлт мэрэгэн байх гэж үзэдэй сайхан өрөөлийг Монголын залуучдын холбооны нэрийн өмнөөс хүргэе. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Цагаан уул 2015 хайрын шүлгийн наадмын ерөнхий шүүгчээр яруу найрагч, утга зохиолын шүүмжлэгч, нийтлэгч хэл бичгийн ухааны доктор профессор Соёлын гавьяа зүтгэлтэн Үржингийн Хүрлбаатар. Цагаан уул 2015 наадмын шүүгчээр утга зохиолоос судлаач, шүүмжлэгч Батхуйг. Цагаан уул 2015 наадмын шүүгчээр сэтгүүлч, яруу найрагч Дэлгэрмаа. Цагаан уул 2015 наадмын шүүгчээр утга зохиолоос судлаач, шүүмжлэгч Баттүр нар байгааг дуудах таатай байна. Ингээд та бүхэндээ наадмын ерөнхий ивент итгэгчээ алдаршуулъя. Босо холдинг компани Хүмүүрийн хайрын амт Боно Бон. Ивент итгэгч байгууллагаар байгаль бүтээж бид баталгаажуулна. Хэрэлж цэвэр ус. Мөн Life is Better Cafe Bene Coffee Shop хамтран ажиллаж байна. Ингээд цагаан уул наадмын ерөнхий шүүгч, яруу найрагч, утга зохиолын шүүмжлэгч, нийтлэгч, хэл бичгийн ухааны доктор профессор Соёлын гавьяа зүтгэлтэн Үржингийн Хүрлбаатар таныг хүндэтгэлийн тайзнаа өрн золж байна. Халуун алга ташилтаар угтан авцгаая. Сайн байцгаана уу залуучуудаа. Яруу найраг гэдэг бол язгуурын агуу их соёлтой монголчуудын оюуны их цэнгэлээ. Тэр тусмаа дараагийн үеийг залган гарч ирж байгаа залуучуудын өөрийгөө сорох том талбараа дөнгөж нэг өгтөрж явахад эхэлжээс наадам өнөөдөр 17-наас хүртсэн байна. 17 залуучууд энд нэлээд байгаа байх гэж ингэж бодож байна. Хайрын сэдв бол өөрөө мөнхийн сэдвээ. Хайр сэтгэл гэдэг бол гоо сайхны том хэмжүүрээ. Тийм учраас өнөөдрийн наадам тэр тусмаа цагаан уул гэдэг нэртэй наадам сайхан болно гэдэгт эргэлзэхгүй байна. За бүгдээрээ суугаад сайхан наадмаа үзье. Баярлалаа. Цээжин дотроо гэрлийг асан ертөнцийг гэгээнүүдээр харахын баяр баясгалан юутай адилтгах вүлээ. Үе үеийн залуус ийм л байсан. Ийм ч байх болно. Хайрын сэтгэлийг магтан шүлэглэх цагаан уул яруу найргийн наадамд Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг бүгд найрамд Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орноос нийтдээ 112 оролцогч бүтээлээ ирүүлснээс шилдэг 41 яруу найрагч цагаан уулын тайзнаа шүлгэн уншсан юм.
Эдгээр найрагчдаас шилдэг 15-д Бүжин лам, Оролцод, Батбаяр, 9 Эрдэнэ, Инх тайван, Алтан хуйг, Ууган баяр, Сосор арам, Лавг сүрэн, Жамболдорж, Ган хүрэл, Үлэмж дөг, Судар чулуун болон өвөр Монголын урт азах орноос ирсэн оролцогчид болох Үлзий наран, Мандарай нар үлдэж 3 дугаар шатанд тунсан юм. Тэд энэ шатанд бэлдсэн шүлгээ хэрхэн уншихыг одоо сонсцгоё. Хамгийн ихний оролцогч Эрдэнэбаатарын Бүжин лам таныг шүлгээ уншно хэмээн тайлсан дээр урьж байна. Ингэрц минь холын холоос нүүдлэн ирсэн. Төргий ганц жигүүртнийг би өөрөөрөө хооллож, ихц шоох хадны оройгоос хамтдаа унан байж, дээш нисгэд сургасан минь үнэн. Өт хорхоогоор түүнийг хооллох ижи шуунаас тэр унсан боловч, өөрийн минь хайрын хэвлий дахин бүрэлдээд, өнгө төгөлдөр далавчин үдэлж гүйцсэн нь үнэн. Гэвч одсны минь дараал бүхнийг ойлгоод гүнэглэх ертөнц юмсан. Гэрлээс минь алсарч өндөрт нисдэг ойлгомжгүй нэгэн жигүүртэн юмсан. Залуу найрагч Оролцод таныг микрофоны өмнө урьж байна. За анхны заснаар битсэн шүлэг гэж хүүдээ битсэн. Засархоор орно гэж хэлсэн ижихэн үгэнд итгэсэн хөө минь. Цангантал инээд алтан эртлэн босож анхны цас дуучин гүйж явна. Захлаа нисэх голын сарыг цоо ширтэн унаах хүлээж. Цагийн зөв босхын үед аваа засайлаад байна гэж санаалдан хэлэх. Зүсгцэн зүрхний минь шарах хөндөр аван дуу алдаж. Зүггүйхэн эвийнхэн үрээ ингэртэн чам тэврээд. Салхи сүрэн гүйж нулимсан хатаах агшин гिचнэн олон давтагдах болоо. Сахилахгүй гинэн өрмөн өөрийгөө эрхлүүлж байна гэж санан хичнээн удаа ингэрт минь нацсан инэхвэ. Засархоор ирнэ гэж хэлсэн ижихэн үгэнд итгэсэн хүмүн цамцныхан довчих хүлгэц засууралцсан талаар готлоо норгон туучиж явна. Уйтгар хүлээлт алг нүдэрэн намайг гэрэлтсэн хүмүн улаанаар хөшгөлсөн тэнгэрийн хаяг зааж удахгүй засархан гэж хөөрцөглөх. Урс голын эргэн дээр шүнжин сууд сэтгэл минь тэрхэн агшин жигүүрэн хомж урс голын эргэн дээр шүнжин сууж хүүгэн аргадан бөвөө аялаад уйлцох өдөр хоногуд хичнээн урт тэр одон дохох юм болоо уйлмтхай жаалхан өрөмн өөрийгөө эрхэлж байна гэж санан хэд хүртлэн ингэрт минь ноцсон инэхвэ. За баярлалаа. Залуу найрагч Батбаяр таныг тайзнаа урьж байна. Чи бидний нэгэндээ зориулсан хэмээх 2 бүлэг шүлэг биш. 1. Ардаг ногоон тэнгис ай шууганда цухалдан авраг хисааруу аваачиж савн амгаланг олон алуурчим болон аимшиггүйгээр хашигчих шувуудыгч амгалан цэнхэр ус уцаарлангүй хил ааж амтд цус зүүдлэн хойхрон араа шүдэ хаврын хөөсрөн ахаа сансан нэгний дуу шиг алс эрэгт ганц уул сүүдийн тэр эргээсэн усан нүдтэй тэнмэл нэгэн найрагч тэнгис ширтэн түүндэл хайртай гинлээ. 2. Өгүүлбэрийг том үсгээр эхлээгүй шиг уйтаа урт худмаар чам руу хүрэх орой бүхэн минь яруу найраг тэнд тамхи хэрэггүй ортас мартаагүйд чин итгэж би очих ёстой буцагч сайхан бас л тамхи хэрэггүй ээжэстэн чамайг булаасан энэ нүгэлтэйгээд би одох ёстой маргаашин ахаад алхах сайхан мөн л тамхи хэрэггүй цамцны минь судал чиний алчуурын өнгөрсөх шиг чихвчээр бидлсэн аялгуу. Yesterday. Баярлалаа. Дараагийн уран бүтээлч 9 Эрдэнэ таныг микрофоны өмнө урьж байна. Чин сэтгэл ажээ энэ яруу найраг. Чиний минь сэтгэл ажээ энэ яруу найраг.
Яруусах дууга шивнэн төгсгийг чинь хожууч гэлээ сонсож амтсан надад хоногшиж үлдэжээ яруу найраг. Бүх гэрэлт өглөөг мартад зүрхлэх зүхэлт мэдрэмж ажээ яруу найраг. Бүхнийг ичилсэндээ эцэн чиний минь бүлээн нулимс дуруул ажээ яруу найраг. Тим нэг зөөлөн гашуун амт ажээ яруу найраг. Эсвэл эсэргээрээ ажээ. Догтлоон түрэмгийлэгч хөгжим ажээ яруу найраг. Дотор минь эвгүүрэх шартлтын танил мэдрэмж ажээ энэ яруу найраг. Түүнээс цаашлаад энэ яруу найраг түгэх одтын гялбаат хараад ажээ. Шүн бүр нойроо хугаслах шүлэнгэтсэн хар дон ажээ энэ яруу найраг. Атааж өтөө адын хүсэл минь шатлагдсан шигтгэгдэх альбин дүртэй хөх бэхэн зураг ажээ энэ яруу найраг. Баярлалаа. Дараагийн уран бүтээлч Эрдэнэчийн энх тайван таныг микрофоны өмнө орж байна. За вэ. Тушаал гэмшүүлэг уншаа. Түүнд дурал гэж би зүрхэндээ тушаал өгсөн. Зүрх минь үүргээ авч бөмбөр нүдэх мэт өчнөөн зүрхнүүдийн тогшил дундаас шал өөрөөр цоглож зүрхний чин хаалгыг зөөлхөн нүдэн уйлах тоолонд чинь юугаар ч юм шивүүлэх шиг гүн өвдөлт мэдэрч өчнөөн өдрөөр хөндүүрлэх болтлоо гүн уусан түүний эрхэмсэг төрхөнд умбгж буй нүдэндээ тушаал өгсөн нүд минь үүргээ авч тэр цэцгэс угаа алдам төрхийг нь харж сэтгэл амруулна тэсэхгүй санаж эхлэх гүн шөнөөр төсөөлөлд минь төгс буухуйц дүр төрхийг нь тод буулган авна түүнийг үг алдалгүй сонс гэж би чихэндээ тушаал өгсөн чих минь үүргээ авч тэр төгс аялгуу тоолойндон үүлс ухаалдартлаа уйран мэлмэртлээ орсон уйлж чамайг норгоно зовлонгоо хуваалцсандаа өнгөө засна солонго татуулж чамд минь баярлсан сэтгэлээ илчилж их шиглэн тоолойны чинь торхон өнгөн ижилтэн далсандаа салж ядам байна түүнд хайртай гэж итгүүл гэж би амандаа тушаал өгсөн ам минь үүргээ авч үе үе чамд минь хайраа илчлэн дамжуулж өглөн аргадж үлгэр ярьж түүх зохион түүндээ чамайг итгүүлэх гэж төгдөрч төмөн үг эвлэхгүй ээрэм байж гинэт чамд хайртай гэж хэлд орно тансаг үнэрт чинь шунан дурал гэж би хамартаа тушаал өгсөн хамар минь үүргээ авч чи үсээ салхинд бүжүүлэн даашинзныхаа хормойг дэрвүүлэн алхахад чинь анхлам тансаг үнэрт чинь цэцэгсэн үнрийг даван сэнгэнэж амьдралд минь тохиож байгаа хамгийн тансаг үнэр гэж би ам алдан шивнэм тэр хаалгыг тадгэж би гартаа тушаал өгсөн гар минь үүргээ авч хаалгыг чинь сэмхэн татаад үл мэдгхэн тогшиж хоолойгоо засан зогсохдоо үл мэдгхэн чичирд сандран үүднийхээ бариулнаас чи барьж байсан даа гэж төсөөлөн нүдэ анаад тас атхан зогсон тэнд миний гарын бүлээн шингэсэн л байгаа да 6 метр хүндээ би чамайг шингээж нүдмэн гоогчин харж уруул минь уруулд чин хурч чих минь хайртай гэж хэлхийг чин сонсож хамар минь тансаг өнрээр чин амьсгалж гар бэлхүүсийг чин дэвэр чурууг чин инхрийлээд зүрх минь янаг халууныг чин мэдэрч зүсгоо чинийх минь чи минь минийх болноо. За баярлалаа. Баярлалаа. Дараагийн уран бүтээлч Балдоржийн Алтан хоёуг таныг микрофоны өмнө орж байна. Давтамжит оюун ухааныг чинь зүхэхтэй гэж хүлээлье. Амьгүй саарл жигүүр амаа ангал зуулан салхинд нисэх гэж оролдоход оргүй хоосноос чиний тухай бодлууд чихрүү шунгах юр бусын аялгуутай холилдон чичрүүдэс төрүүлсээр зүрхэнд хүрэн
Амиа аврах гэж олон сүнснүүд биен дотроос минь орц хонгил болгоныг нэгжин лааны гэрэл хайх үед тэлээгээ чангалж чиний инээмсэглэлийг зүхээд тэртээ алс руу тамхилан алхахыг мөрөөдөн ойлгомжгүй дүрстэй ганцхан улаан харах олон жил тоосон дарагдсан сэтгэлийн минь хүнд төмөр цоожийг одоо л онгойлгох гээд байх шиг мэдрэмж төрөхөд оюун ухаанаа чиний дотор боомлохыг хүснэ. Нар жаргахад газраас тасарсан саарлам эн тэндгүй нисэлдэн нар жаргахад уусан архиныхаа шилийг хагалж огих саваа бэлдэн нар жаргахад ааллан по ашэрийн эдлэнг цээжний ертөнцдөө бүтээн нар жаргахад дахиад сохрын оронд амтд огтн хэрхэн нэмсгэлтийг төсөөлнө өдөр бүхэн нэгэн зэмээр химээр зорчиж хаалга татан орохдоо өөр ертөнцөд хэрхэн хөл тавих тухай бяцхан охин чиний төсөөлөлд хөгшин сэхэтэн адил лекц уншиж үл чадах хөөс шиг тарихныхаа эс бүхнийг зоогийн ширээнд тавина. Цаг хугацаа билүү аваад танан цагаан шүдээ хурцлахад цай буцалж духны хөлс бороо шиг урсах чимээ чигүй энэ их хоосрлын гүнд чамайг мартаад инээмсэглэх нэн таатай санагдана. Баярлалаа. Дараагийн оролцогч өвөр Монголын урд эцэс хорноос оролцож байгаа тогтхын Мандара таныг микрофоны өмнө урьж байна. Дурлалын аялгауг өмөх 8 мөрч хүлгэн та бүхэндээ хэлье. Дурлалын аялга. Хний зүрхэнд би дурлалын цэцэг намруулж урган вэ. Хэжээ би чиний зүрхэнд дурлалын цэцэгтэй отсон юм бэ. Хний үгэнд би галжуу дарс мэд шатаж өгнө вэ. Хэжээ би чиний хайранд шатаж өгтлээ дассан юм бэ. Дараагийн оролцогч Батбаярын ууган баяр таныг микрофоны өмнө урьж байна. Маргааш хөшгөө нээхэд чинь манан зөөлөн суунаглаж түүний доогуур цас урсаж магадгүй бороо ч юм уу хаялж байвал битгий санаа алдаарай. Өглөө бүр цонхон дээр чин жирэгдэг өрөвч бор шувууг сонсоод нар гартал инээмсэглээрээ. Учир нь тэр шувуу миний чамд уншиж амжаагүй шүлгүүдийг минь урнаас уран дууддаг юм. Гэхдээ яагаад ч юм гэгэвчээр чин өдөржин дуулах тэр шувуунд би чамаас их хайртай болчихж орой болж байна. Одоо хөшгөө хаадаа. Тэгээд манны урсгалыг тэнгэрээс хаялах цасны чимээг сонсоод л байгаарай. Миний чамд хэлэх эцсийн шүлэг минь тэр юм шүү. Дээвэр дээр чинь өнөөг шувуу. Ахиад л маргаашийг хүлээн суун. Маргааш чи яг л өнөөдрийн шигөө мишээцээр л байх уу. Баярлалаа. Дараагийн оролцогч Эрдэнэ татваас оролцож байгаа Сосор Ором таныг урьж байна. Цасанд загтлвчээд илгээж чадаагүй жаахан охины захаа шиг үргэлж чи халаасанд минь байдаг. Өвсөнд хуруугаа хүргээд эртний хүмүүсийн амаргийн үгийг сонсчихсон гэж итгэх итгэл шиг чи хурууны минь өндгөнд байдаг. Салхийг сүүлнээс нь атгаад энэ юу вэ гэх хүүгийн минь асуулт шиг чи хариултанд минь байдаг. Өмнөх бүхий л төрөлдөө хөвлөд минь үрэлдэж байсан мэт. Чамд би өөрөө байдаг. Чиний хавсарсан алганаас ус ундардагт чи усанд байдагт. Чиний хавсарсан алганаас бүгд үүсэж буцаад уустагт чи алган дотроо оршдогт. Чиний судсаар тэнгэр тэрсэн амьдрал минь урсдагт. Чи намайг тэнгэр болгодогт. Бүхий л оршихуй нууц тайлж чамаас эхэлдэгт. Үлгэрт итгэсэн шигээ итгэсэн. Цөөрмийн гүн рүү чулуу шидэхтэйч
Загсан төвлөх ич шидийн шившлэг хилдэг зан чин цөхөрсөн загас чин сүүлчийн найдвараа тээж уургай далайж шидэх мэт. Дигэнт нь гуниг минь гогдож бодлыг минь ариусгадаг. Борооны туслуудаар байлдаж тоглохыг хүүдээ зөвлөдөг сэтгэл чинь яруу найргийг хамгийн анх зохиосон үл мэдэх нэгний он цагаар өртөөлөн ирсэн цуураа мэт сэтгэл өчүүлдэг. Гизгнийхээ үнрийг утас ороох мэт алгуурхнаар хурундаа хүч. Орчлон гангаах тайвширлын алчуур нэхэж хүмүүст дүлгэлэх мэт инээмсгэлдэг чи. Газрын судлаар урсах түмэн айлгууны амтыг чамайг үнсэхтэй л мэдэрч дариг ертөнцийн мөн чанарыг би эд сүрээр нь тэмдэглэсэн эртний судар мэт чамайг өөртөө нуудаг. Эндээс модон байшингийн минь довжоон дээрээс ертөнцийн төгсгөл хүрэх замд мүд чи бидний нэрийг авах гэрэлт гудамж байдаг. Амьсгалаараа чи агаарт атгсан гар зураа тийш алхахдаа энэ гудамжны төгсгөл сарнаан бод ургасан. Энэ гудамжны төгсгөлд сарнаан бодол ургасан гэж алгаа хавсрын шивнэхэд энэ гудамжны төгсгөлд сарнаан ботод ургадаг. Чиний хавсарсан алганаас ч сарнаан бод ургадаг. Баярлалаа. Баярлалаа дараагийн уран бүтээж Эрдэнэ хотоос оролцож байгаа Лавх сүрэн таныг тайзнаа урьж байна. Салхинаас би нэг удаа түүнийг минь таних уу гэж асуусан. Сартай ярилцаад л байдаг гунигтнүүдэд залуу юу? Саяхан лас надаас чиний тухай асуугаад санаа алдахыг минь сонсолгүй. Инээмсэглээд л өнгөрсөн гэсэн. Үнэн гэж юу? Өвлийн тухай чи надад ярих там бас хав халуун цасны нэрийг чамдан өчгөөд хаачхаа мэдэхгүй гуниглан зогсоо хүмүүсийн хазар дээр нь ганцхан туслыг урсгаж хайр сэтгэлэн зарлана гэж амласан. Амлалт чинь аль хэдийн биелэж хоёул сартай ярилцгаа байсан ч хизээч ойлгож байгаагүй энэ хайр сэтгэлийнхээ төлөө хэдэн удаа чи навчиг гуйжхыг хүссэн бэ? Хизээнээс л чамайг минь өвтгөн шаналгаж ирсэн. Хий үзэгдэл мэдрэмжүүд чинь хэдэн удаа минийх шиг амьсгалаан зангидж нурсан бэ? Бөгтөр усны нарийнхан үзүүр дээрээс амиа хорлохоор шийдэн чармай нүцгэн зогсоо чамайгаан бүхий л биеэрээ тэрвэрэн авч дулаацуулах тэр агшиндч зүрх сэтгэл минь чамд яагаад ин уусан шингэж буй шалтгааныг зүүдэн дэнж би мэдэрч чадахгүйгэн ойлгосон. Дулаахан хэвлий дээрээ нарны цэцэргийг эрхлүүлэн чамдан би өглөөг бэлгэлдэг шигэ дугуйг хэлбэртэй нүдэнд чинь инээдэн шингээж цайгаан чанах дуртай. Борон тусал сормуусыг минь ноноод урссан тэр замаар л бодолт чинь хүрч чадна гэж итгэхтэнч дуртай. Хав халуун цасны өндгөн эсийг тэмтрээд харанхуй дасах шалтгаанан хайр сэтгэлээсэн хайдаг гэрэл цацарсан түүнийхэн гунигтнүүдийг ширтгэн гим зэмгүй биеэн далайн төрлөгт тушаах мэт. Баярлалаа дараагийн уран бүтээлч өвөр Монголын өөртөөс хорноос оролцож байгаа Будын Өлзий наран таныг урьж байна. Чиний тоглом миний алганд байдаг. Айлгэр болж бид хоёр нааддаг. Айлын ижигтэй бол чи хөөрхөн жимчийдэг. Адууны эрэлчнэр би танайд ирдэг. Аяг цайг чинь угаад мортоход алагнуудын тормолжуулсаар чи айлчилж ирж байгаар айгэж өддөг. Жичиг жулсан талаар давхаад толтоход чангасан дуугаар хойноос минь далалдаг. Чиний тоглоом миний алганд байдаг лээ. Чи намайг үнэн явчихгаас айдаг лээ. Айлгэр болж чи бид нааддаг. Ууртай ичэн болж би агсам тавьдаг. Айсан царайтай чи дугай суудаг. Аягнаа ахархаад цайлгт нь авч очих шүүхэн болоод би айлгсгэр гараад морддог. Жичиг жулсан талаар давхаад толтоход чангасан дуугаар хойноос минь далалдаг. Чиний тоглоом миний алганд байдаг лээ. Чи намайг үнэн явчихгаас айдаг лээ. Айлгэр болж чадсангүй лээ бид. Амраг сэтгэлэн тушааж өгсөнгүй лээ чи. Одоо болтол сансаар л яваа лээ би. Учирч хагдсан нулимс жилүү үерхэл минь. Чиний тоглоом миний алганд байдаг. Чи түнээ одоо харин марцсан юм да. Баярлалаа дараагийн уран бүтээлч Батторжийн Жамбал дорж таныг урьж байна. Хадмыг нүүлгэхэд
Гадагн дуалтай судар шиг хамгийн хайртай охиноо. Өсгийн чинээгээр өтлөх, өрөвтгийн хэмжээгээр өвөртлөх, ижил шиг жин үнсээд өгтдөг ийм баян амьдралд улмсөөрөө бөмбөрөөд ирнэ. Тэнгэрийн сум шиг ганцаар явсан тэвгний тугалах шиг хөөргөн насаа түүнээр чимэн төрсөн гэрийн бараахрал бий. Төгөлдөр хуурын дээд өнгө шиг ганцаар явсаар цуслангийн жижигхэн майхныг гэрэлтүүлж түүн дотор хоёулаа төсөөллөө урлана. Сүүдэрнэ висэн төврөхгүй гэрнэ. Сүмийн дэврийн гөрөөс шиг хосороо харин тэднийх гэр бууран сэлгэхээр хавцал дунд ганцаар цайрна. Ардын үлгэр жаргаж байгаа юм шиг арслан мэдхөх уулс асгат тайгал дүнсийн амгаа таймар дүүс хазлах чимэн аялах дуугч мартуулна. Ийм гүн хөх шөнийг инээдэр чимж байгаа. Ичимхи охины гэрэлтнүүд түүний нэрийг хавцал руу хашгичхад хинч сонсоогүй дээ гэсэн цагаахан итгэлтэй агаар нэг юм маргааш ачаатай тэмээ зуны сүүлчийн нарыг бүвэлж мал туусаар намрыг бид зорино. Уулнаас буух сэтгэл рүүчин тэмүүлэх хоёр адилхан юм аа. Шилбүр шуугуулан нэгэн суур хон хот хөтөлж шингэн улаан хацраа инээдэр дүүргэж чиирнэ. Гандмал хөх төрлөгний бүсэн жангалж анхан хэр үрэн дээр ургасан юм шиг зохино. Хадмыг нүүлгэж яваа 18 та залуугийн гарцсан дотор түүний бүх юм багтана. Баярлалаа. Дараагийн уран бүтээлч Бямб цогтын ган хүрэл таныг урьж байна. Чинийхээ уруул тэврэлтэнд би шүлэг. Зүүрмэг бүрмэг уруулд чинь би зөгийн шиг шунаж ирвэхээ шиг эргэлддэг. Зүрж ивэлсэн загас шиг чиний уруул зовлон шиг гашуун жаргал шиг амттай. Ханамгүй мартамгүй уруулд чинь би хүсэл шиг буцалж хясал шиг бачуурдаг. Хатаж ганддаггүй навч шиг чиний уруул халгай шиг халуун аршаан шиг өвдөстэй. Уймэг бүүмэг уруулд чинь би үүр шиг туяарч үдэс шиг амиралдаг. Сарнаам бутны өргөс шиг чиний уруул сансан сэтгэлийн минь хэлбэртэй шархалсан зүрхний минь өнгөтэй. Итгэлийг минь төөнөж сэтгэлийг минь сэргээсэн инхри дотнхон дэврэлт чинь миний жаргал илүү юу ч хүсэмгүй ээдрät амьдралаас ангид бүхнийг орлом чиний минь тэврэлт. Баярлалаа. Дараагийн уран бүтээлч Инх Олдбаатарын Судар чулууныг микрофоны өмнө өрн залжээ. Хин нэгэн хормын ордны үүдэнд суугаад хин нэгнийг хүлээн суун. Яг энэ хоромд орчлон ертөнцид од гаргас нэгэн рүүгээ аажуухан төхөж нэг тийм жим холбоогоор бие биенээ мэдэрч байна. Амиа эвгүүтгчгээ түүнээсээ чин үннээсээ айсан мэт аимшигтайгаар ордуу тавин хин нэгэн өгөж байна. Цонхны тавцан дээр хоёр тагтаа суугаад бие биенээ хүзүүгээ гэлжилгэн ширтэн. Нүргэнд хашгираан үргэлжлэн явсаар хин нэгэн хүүхэд анхныхаа амьсгалыг авч байна. Харин хин нэгнийг хормын ордны үүдэнд хүлээсээр л суун. Яг энэ мөчөд миний амьдралд ээж минь чансан цайныхаа дээжийг аавд минь аяглан суугаа. Надад ухаангүй дурлсан залуунуудыг минь үнсгсэн гэж бодож байгаа. Харин би халаасны хөгжмөндөө шатаж санаалдаараа намдаа зогсоо. Хилд дөнгөж орсон дүү минь хамгийн гоё үгийг хэлж байгаа. Гэвч хин нэгэн хормын ордны үүдэнд хин нэгнийг хүлээсэн сув. Яг энэ үед хормын ордонд хин нэгнийг хитрхи их сансандаа зохиосон өхлийн тухай симфоник шиглэн байна. Энэ аян нарны туяа нил ягаан цэцэгтэй цэнгэнд бүжиг хийхээр бэлтэж байна. Хав хоосон танхимд нэмсэглэл ганцаар анир чимээг чагнаархан суун. Тэнд хин нэгнийг хүлээсээр л байна. Хин нэгэн гэдэг бол тавилан болгож нэрийг нь мэддэг залуу минь биш. Учрал болгоод зүүдэнд минь ирдэг эмээ минь биш. Хин нэгэн гэдэг бол танихгүй дэ зөрдөг нэгэн, таньдагдааж өнгөрчгдөг нэгэн юм. Хин нэгний хувьд хин нэгэн бол ердөөл хин нэгэн гэсэн ч хин нэгнийг хормын ордны үүдэнд хүлээсээр л суун. Баярлалаа. Дараагийн уран бүтээлч Үлзий хотгийн үлэмж төгсийг тайзнаа өрж байна.
Чи гуниглагч намар би гэгэлгэн хавар байгалдээ. Гэтэл бидний дунд яасан их хунгаралсан цаг хугацаа урт удаан ичигчдийн зүү зааглана вэ? Бас болоогүй. Тийм урт нозоором ногоон өдрүүдийг чи бас хүслээ гэж юу? Би эндээ чи тэнд амьдрсаар л гэтэл цаг хугацаа гэдэг хэндэж анзаарагдахгүйгээр хитрхи том хан хэрмийг ажилчин шоргоол задал барьсаар л байна. Би холдвол сэтгэл холдно гихчээр биднийг бүхэл бүтэн өвөл зүүн заагалжээ. Чиний уйт улиралд асгарах навц. Миний зүрхний уйч юм уу хэн мэдлээ? Доглогч улиралд минь сэвэлзэх салхи. Над руу тэмүүлэх чиний хүсэл гэж хаврын хавартаа төсөөлсөөр залуу нас эдэр омглон хавар минь огтхонд сэтгэлийн хөдөлгүй зум болж дууслаа. Инлэнд намар минь ганц хайр минь чи бас эдэр 9-ийн жаварт өвөл болчихвээ. Ингээд би чамтайч чамгүйч амьдрч чадхаасаа нэгэнд өнгөрөхнэ. Ингээд шүүгчдийн нэгдсэн дүнгээр сүүлийн шатанд яруу найрагч ган хүрэл, судар чулуун, Төв аймгаас оролцож байгаа яруу найрагч оролцоод, Орхон аймгаас оролцсон Сосор Барам, Лавх сүрнээр тус тус шалгарч үлдсэн юм. Залуу найрагч Сосор Барам таныг микрофоны өмнө урьж байна. Гоо сайхныг ертөнцид үлгэлсэн тэр өдрийн төлөө хайрын туухыг ханандаа өлгсөн зүрхний минь хүндийн түн чи мөн гол уснаас ч нулимсны чин ширхгийг хайж олох зоргоороо дуу хоолойг минь үгүйсгэгч сахиусан тэнгэрийн төхөөрн чиний гар мөн гаранд чинь хүрээд арсанд чинь нэгдэх хуйлгаанд чанарын эдсээ ганцхан хормол хожимдож мэдэрсэн бол чамтайгаа хизээч огтлцохгүй чадахгүйсэн хуурам ихтэлт мэд бодлоо эр зөрөг гэж эндүүрч явах байснаа нуухгүй хүзүүний минь ороолт хүртэл чамайг тас дүүрч тачаадах сэрлийн дэвүүр минь уруулыг чинь байнга шүргэх агаарт атаархахта заамдалцаж зогсох минь галзуурал юм бол би хизээч эрүүл байхыг хүсэхгүй зүүдэндээ далавчны чин чимээг сонсчихсан байхад тэнгэрт нисэж үзээгүй гэж гүрээсээр л байгаад чинь итгэж бүрч чадахгүй өглөө сонссон дууга өдөржин амдаа аялах сэтгэл мэдрэлийн өвчин минь хүгэн алдагдсан хөгжмийн зэмсэг шиг ганцаардлаа хөзрийн ноёны инээмсэглэл гэж бодохдооч хөөхөн гарт чинь атгаж амьдруулсан тэр өдрийн төлөө химнэлгүй үжигчин мэд ертөнц бол чи бидний хүүхэд юм гэж зарланаа. Залуу найрагч Лавх сүрэн таныг микрофоны өмнө урьж байна. Хөхний минь товчон дээр борон тусал бүжиглэж хүйт даасан усаа ингэрт минь наахад халуун шатдаг гал ус хоёр бийсэн өршөөдөг шиг гартам би эртний дэнлүү бариад нам хүмийг зордог захын хуучин цэцэрлэгч шүн дөлөөр хинч үгүй залуу насаан сар гунигтайгаар дурсаж намайг ширтдэг энэ нулимсэл урсчих хул чимэн очих газаргүй эхөгдсөн хуучин сар шиг би чинь тосгоны захад уйтгарлан суун үргэсэн болжмор шиг цаг хугацаанаас зүхтаагаад үсэн цав цагаан болтол амьдралаас гадна оршин хайр тэнд оршин үсэн нургасан хүсэл нь нуртадсан хүн төрлөختөн өхөн өгтлэн хайрыг энэ ертөнцид хамаатуулн хоосон энд оршин хиймэл ертөнц зүүмэл цаг хугацаанаас салж хин хиндэн үүр дорших үнэн болъё хин хинийгэн үүр дорших үдсгэлэн болъё чи далай бол цээжийг минь хаг ярих давлгаа бол би нар болно өдөр бүхэн нүдэнд чинь шингэж өглөө бүхэн эргээс чинь нургаж өдөр бүхэн өдөш бүхэн нүдэнд чинь шингэдэг нар болно хайр сэтгэл минь хүн төрлөختний төлөө мөнх амьдарч хамтдаа цаг хугацааны төгсгөл рүү тэмүүлнэ. Баярлалаа. Залуу найрагч судар чулуун таныг микрофоны өмнө урьж байна. Далавчаа тэрсэн тагтаа өглөө бүхэн цонхон дээр минь догтлон орхидог.
Тэгээд л би доглолч тэр тэнгэрийг ширтэж өдрийг хугацаадаг. Доглолч дурлснаа нууж ядан байхад минь тэр годамжаар далавчаа тэрч алхдаг. Тэгээд хавар ногоорч намар шарлах моддын дэрэгдүүр өнгөрөх бүртээ навцс бол дурлаж ханаагүй зүрх юм гэж надад л хандан аяархан шивндэг. Түүнийг ишгээд л өнгөрдөг навцаар би далавч хийгээд нисэх гэж оролддог байхад тэр харин далавчаа тэрврээд тэнгэрийг ширтэж алхдаг. Ийм байдлаар бисээ ширтээд өдөр бүхнийг өнгөрөөдгөө бид хайр гэж нэрлэдэг. Баярлалаа. Залуу найрагч оролцод таныг микрофоны өмнө урьж байна. Намуухан инэмсгэлэлт минь нулимсан залгаад энэцөх гунигаан өгч минь гарынхан атханд баяр гунигийг хөлөргөж ганц улаан навчтай зүрхэн жишгч хонгор минь толны өмнө цуугаад үрчлээ хайж тунгалаг царайхан элбэх инкрийхэн минь тийм их уйтар гунигийг чамд хэн үлдээсэн юм бэ? Тэгтлээ тэр их хөө гунигт яасан их тасавэж ад жаргал хайгч минь амьсгалаан түгжэд чимээ анирдагч минь хэн нэгнийг хүлээгч минь хэрийн салхи шиг он цайдгийг зүрхэндэн хоргоож хэлвэргүй үстэй зүрхэн жишгч хонгор минь голны үснэ төрхөн толдож гэзгэрэн оролдох ялдамхан минь хэзээ чи надад асаж өөдөр гунгаа мартах юм бэ? Тэр удаан би чамайг хүлээж хөрн довдлох вэ? Чинийхэн өөдөр гунийг чихэр шиг хүлгэж дуусгаад чамдан ад жаргал үлдэх хүсэлтэй хэрэг нэгэн шүлэгчээ би. За Баярлалаа. Залуу найрагч Ган хүрэл таныг микрофоны өмнө урьж байна. Чамдаа саргүйдч гэрэлтэх сэтгэлд минь чи сарнаас гэрэлтээ сарам билээ. Салхиггүйдч сэвэлзэх хүсэлт минь чи салхинаас хүчтэй салхин билээ. Наргүйдч халууцах биенд минь чи нарнаас илүү халуун наран билээ. Үггүй цоглох зүрхэнд минь чи үл давтагдах аялгау билээ. Өндөрт нүүхүүлс яг над шиг холборон тэнгэрийн салхинд сэмэрч байхад өөрийн чин сэтгэлд би үйлсийн цуа уулсын оргил сүлбүүлэн урагдах мэт тийм эгэл усаар оршсоор л байна. Он жилүүдийг чинийхээ нүднээс ирэх шиг огтын танихгүй нэгнээс сургийг чинь сонсох шиг орчлонд би ер усаар чамайг хайрланам. Даашинзны чинь хормоо ирвэхээ олон эсгэд дасад дурлсан сэтгэлэм би цэцгэн орхидог. Зүрхний минь яргой чиний хөвлөгөөс торноход зүүдэлд сэрэх шиг алсаас ганцхан чамайг л хүлээдэг. Харцыг минь чи харцаараа хурц наран шиг л мохоогоороо хамаг амьдралан нүдэрэн зургалсан хачин тавиланд шуул юм шүү би. За манай наадамд энэ жилийн гол онцлог болж чимэг болж Монгол хэлний Монгол дуурхтны яруу найргийн өнөөгийн залуучуудын сэтгэлгээ ур чадвар ухааныг одоо бидэнд таниулсан мэдүүлсэн яруу найрагчд оролцсонд их баяртай байна. Тэгээд энэ наадмын тусгай шагналыг өвөр Монголын залуу яруу найрагч Мандара танд хардуулж байна. Энд урьж байна. За айргийн тавд шалгарсан яруу найрагчдын шагналыг ардуулъя. Содор чулуун яруу найрагчийг урьж байна. Инколдатрийн Судар чулуун таныг энэхүү тайцнаа урьж байна. Эрхэм үндэд Судар чулуун танаа Монголын залуучдын холбооны хайрын сарын хүрээнд зохион байгуулагдсан залруу уран бүтээлчдийг дэмжих уран бүтээлийг үнэлэн нийтийн хүртээл болгох аялгау сайхан Монгол хэлээ түгээн дэлгэрүүлэх зорилгоор
17 дахь удаага зохион байгуулагдж буй цагаан уул наадам өөрийн авиас чадвар бүтээлээ онцгойлон шалгарч тусгай байр эзэлсэнд бол өргөмжил мөнгөний шагналаар шагнав. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсэн өрөө урлагийн янжин лам бурхан мөнхөд эвэг болтугай. Монголын залуучдын холбооны ерөнхийлөгч Аюушийн мөнх хатгсан байна. За судрагч удаад баяр хүргье. Тусгай байрт шалгарсан Инхбаатарын сударч чулуунд халуун алга ташилтаар баяр хүргэе. Дараагийн шагналын эзнээ зарлахад бэлэн болсон байна. Залуу найрагч ган хүрэл таныг урьж байна. Бүгдээрээ ган хүрэлдээ халуун алга ташилтаар баяр хүргэе. Дараагийн шагналын эзэн залуу найрагч оролцоод залуу найрагч оролцоодыг энэхүү тайзнаа өрн залъя. Хоёрдугаар байрын шагналын эзнийг тодруулъя. Залуу найрагч Лавх сүрэн таныг тайзнаа өрөө. Бүгдээрээ Лавх сүрэндээ халуун алга ташилтыг өргөн барья. Цагаан уул 2015 наадмын шилдэгийн шилдгээр залуу найрагч Сосор арам тодорсон байна. Мөн Эрдэнэ хотоос оролцож байгаа Сосор арам танд урлагийн янжин лам бурхан үргэлж эвээх болтугай гэсэн өрөөлийг өргөд үзэгч та бүхэн халуун алга ташилтаар өргөн барья. Уран өнгө холбоотой, урагшаа тэмүүлэл зүтгэлтэй. Залуус бидний дунд их болсон монгол хэлмэн мөнхрөөстэй. Нийт залуучуудаа баярлалаа. Иргэжлийн цагаан уул наадмаар дахин уулзалтлаа. Түр баяртай. Баярлалаа. Наадмын маргааш буюу 2 дугаар сарын 14-ний өдөр бид цагаан уул наадмын шилдэгүүдтэй хамт хотоос гарч байгаль дэлхийн нам гүмд айлчилсан юм. Мэдээж энэ бол мэдрэмжийг тэтгэх орчин. Тэд шүлгийн цаадах шүлгийнхээ тухайж хуучиллаа. Очротын дашвал өргөж гайхамшигтай яруу найрагч болоо. Тэр хүний шүлгийг бол яг өндөө бол өстой жихэр шиг хүлхэж жихэр шиг уншижтэй. Амандаа хүлхэж уншаад тэр тухай мэдрэмж маань өөрөө намайг яруу найрагч болгосон гэж боддог. Тэгээ намайг анх сургуульд 8 настай сургуульд ордог намар миний ээж бурхан болж ирсэн. Тэгээ би 8 дахь ангид төгсөхөд нөгөө хонхны вэргээд болдог. Аав ээжүүд нэрцэн хүүхдүүдийн. Тэгэхээр тэр дундаас би ганцхан л миний аав ганцаараа ирж гисэн. Тэгээд бүх баяр гонхийг миний аав бол эмэгтэй хүн шиг үрсэн л гэж боддог. Эр хүнийх нь хувьд бол аавын өргөйг үүсгэсэн. Эмэгтэй хүний хувьд бас миний ээжийн үр чадаагүй тэр бүгдийг миний аав үүрсэн гэж боддог. Тэгээ би яг ганцхан гэрэлтсэн үйл бол аавдаа бол маш их баярлж явдаг. Тэгээ тэр хонхны баяр дээр би орон бүх хүүхдэд баярлаад аав ээж нэрсэн. Тухайд манай аавынх нь одоо юу боддог гэсэн мэдэхгүй. Одоо аав ээждэг гэсэн сайхан л үйсэн баг. Тэгээд би тухайд анхныхаа дөрвөн мөрийг өчсөн. Нарын шаргын гоёл гэх юм, намрын цэнхэр талал гэх юм, сайхан Монгол эх орон гэх юм, саранга ижил гэх юм, ижимэн байдагч болоосаа гэдэг ингээ анхны дөрвөн мөрөө өчөж. Тэгэл өнгө 10 жил дээр сурж ирсэн. Тэгээ миний анхны ном гарч хаад одоо манай багш Бүрүүгийн Батуйг миний хад өрсөн багш л да. Тэгээ миний номын өмнөх үгэнд гунигаас цааш гуниг үг гэдэг бол өөр мэдрэмжээс цааш мэдрэмж юм аа. Хамгийн том мэдрэмж чи өөрөө гуниг байдаг. А гунигаа яаж илэрхийлэх нь өөрөө яруу найраг гэдэг. Тэрийг л хамгийн гоё сайхан те хүмүүст сэтгэлд нь хүртэл хүргэж чадж явж яруу найраг бичих гэж оролдож байна. Эсвэл чи яруу найраг бичсэн ч гэж магадгүй. Чи өвдөө өнөөдөр мэдэхгүй гэж боддог. Тухай бол ярих бол дараачийн асуудал. Нэгэн тал энэ утга уран зохиол гэдэг зүйлтэй сайн ч муу ч ямар нэг хэлбэрээр ингээ холбогдсноос хойш бол миний ирээдүй бол үргэлжилсэн үг бас хэдэн гайгүй аятайхан те өгүүлэгч юм уу те мөрөөдөлчтэй.
тууж ч юм уу. Тэгвэл мөрөөдлөө бол би ямагт биелнэ гэж бодож явдаг. Мөрөөдөлтөө бол заавал хүрэх ёстой. Хүүгийнхаа тоглож явах ээж нь анхны засвархоор ирнэ гэж хэлсэн ижийнхэн үгэнд итгэсэн хүмүүс. Цангантал инээд алдан эртлэн босож анхны цас туучин гүйж явна гэд. Тэгсэн өдөр яг тэр бол амьдрал та өөрөө. Тэр чи өөрөө хүүгээ хайрлах сэтгэл хийгээд эхнэрээ хайрлах сэтгэл ч юм уу. Асар их хүлээлт эмзэглэл гэдэг өөрөө. Тэр л ерөөсө хүний сэтгэл хаанаа зовмжтэй хаанаа баярлж чинь тэр өхөн л ерөөсө хайр байдаг. Би бол хайрын тухай бол ер нь ярьж чадахгүй. Миний ярьж чадахгүй хийгээд одоо зүрхэлж хэлж онсон үг хэлж чадахгүй зүйл бол хайр л гэж боддог. Би 10 жилд 8 дугаар ангид байхаасаа эхэлж шүлэгчдэг болсон. Оролддог болсон. 8 дугаар ангиас хойш гэдэг чинь нэг тийм өсвөр насны хандлага шүү дээ. Тэгээд тийм болохоор ш тэр юм уу миний шүлгийн дотор нэг тийм жоохон өхөлтэй холбоотой юмуд амирх гардыг. Тэгээд ээж тэрэнд жоохон дургуултай. Өхөл ичлээгээл орлаад. Би сүүлийн үед нэг шүлэг бичихгүй байгаа. Хичээлд илүүхэн анхаарат гэх юм уу. Тэгээд ер нь цагаан наадамд сүүлд эцэн 2 шүлгээр л орсон. Би яг шилдэг 15-д орно тэгээд малтрах байхтаа л гэж бодож орсон л та. Тэгээд сүүлд эцэн 2 шүлэг л хайрын тухай шүлгүүд байсан. Цаашдаа ойрын хугацаанд яг төлөвлөж барьсан юм бол одоогоор алга. Би эх хичээл сургуулаа төгснө. Тэгээд сургуулийн амжилттай төгссөн л гэж бодож байна. Энэ амьдралаас олсон хамгийн үнэтэй хайраас ургаж гарсан зүйл бол бит хоёрын хүүхдээ. Гэр бүл болоод хүүхэд гаргаад тэгээд ажил дээр гараад тэгээд нэг сүүлийн 1 жилийн хугацаанд бол өөрөө ер нь арай өсөж байгаа бах. Тэр өмнөхөөс арай өсөж байгаа гэсэн өөртөө төгөлд хийж байгаа. Цагаан уул дээр бас уншсан шүлгэн дээр чамаас бүх юм үүсэж буцаад уустагт чи алган дотроо оршдогт гэдэг нэг тийм мөр байгаа л да. Тэгээд өөрөөр хэлбэл миний хайраас хүүхэд маань ингэж бит хоёрын хайраас тийм ээ. Миний хайр гэдэг нь өөрөөр хэлбэл миний эхнэр штэ. Тэгээд хүүхэд маань ингэж бүрлдэж гарч байгаа гэсэн санаатай. Бүх юм үүсэж байна гэсэн санаатай л тийм үйл байгаа л да. 8 дугаар ангид бичижсэн шүлгээ бол харин сандаг. 8 дугаар ангид бичижсэн шүлгээр нэг аймгийнхаа болор цомгийн аймгийнхаа хүрэл тулгнааданд 2 дугаараар эзэлж ирсэн. Тэгээ эхнэр маань дандаа төрүүлдэг байсан л да. Хүрэл тулгнааданд 1 дугаараар эзэлж ус руу явж ирсэн. Тэгээ усад бас 2 моёрд орж илээ. Тэгээ би болохоор дандаа ус руу явдггүй л байсан л да. Дандаа эхнэрийнхээ доор 2 3 талаар ордог байсан. Шүлэг бичих юм уу те өөрийнхөө тухай ингээд бодохоор ягаад чи нүднийхэн тухай би их хичээд идэг. Тэгээд нүд бол сэтгэлийн тал гэж ярьдаг шүү дээ те. Тэгээд миний бодлоор бол миний амиг сайхан нүдтэй. Тэгээд сайхан сэтгэлтэй сайн хүн л гэж боддог. Нөө бүхтөр өвсний нарийнхан үзүүр дээрээс амиа хорлохоор шийдэн чармаа нүцгэн зогсоогоо. Чамаага бүхэл биеэрээ тэрэн авч дулаацуулах тэр агшин чихэд ерөнхийдөө шүлэг хүчин, уран бүтээл хүчин гэдэг л аюу их тийм шаналж ийж гэдэг юм те. Ингээл өөрийгөө шатааж ийж ингээл нэгсэндээ аюу зовж бичигддэг. 5 дугаар ангид ордог жилээ Дамжин сүрэнгийн мандахсан гэж хүнтэй танилцсан азаар л танилцсан л да. Дамжин сүрэнгийн мандахсан багшийн маань хувьд бол одоо уруу дугуулын 50 гаруй жил хичээлүүлсэн багш байж байгаа. Тэгээд одоо 80 насыг зооглож байна. Маш их зүйлийг сурсан да. Тэгээд багш маань ерөнхийдөө биднэрт миний ойлгож байгаагаар бол ганцхан яруу найраг шүлэг гэхээс илүү амьдралын тухай тий. Маш тийм хүний сэтгэлийн дотоод мөн чанарын тухай, амьдралын мөн чанарын тухай их зүйлийг ойлгуулжээ гэдгийг бүр сүүлдэл мэдэрсэн. Хоёулаа шүлэг өчтдөг байна гэдэг бол их сайхан. Тэгээд ялангуяа шүлэг бичиж явах үед нэг маш их ойлгодог л доо. Хоёулаа шүлэг бичдэг байлаа гэд яг шүлгүүд маань ижилхэн байгаасаа ч гэдэм үү те. Тэгж бол ерөөс өсдөг аль болох өөр өөрийнхөө тэр мөн чанарыг хадгалаад өөр одоо онцлогоороо өөр өөрсдийнхөө онцлогоороо л тийм байгаасаа гэж бид хоёр хүсдэг. Нэгэндээ сайхан шүлгээ уншиж өгнө. Тэгэл сэтгэлдээ л хэлнэ л те. Тэрнээс энийн зас энийн ингэж
зааварлаж тийм юм байхгүй л дээ хүний юм дээр бол тэг сэтгэлээ л хэлнэ. Эмэгтэй хүн болоод ч тэр юм уу те. Би илүү тийм нэг магадгүй шууд ингээд урсаад гэдэг юм уу, уян гинж гэдэг юм уу тэгэж бичдэг болол манай хүн бол нэлийн бодож те нухацтай тэгж бичдэг. Шүлгэн дээр маань адилхан гараад байдаг зүйлүүд бол хүүгийнхаа тухай те хайрын шүлгэн дээр ч юм те нэг зүйлээс нь шүлгэн дээр хоёулаа ерөөсө хүүгээ дурдахгүй байж чаддаггүй юм шиг байна. Шүлэг бичихгүй удачгаар ч юм уу ингээд уур хүрээд идэл ингээд дотор давчтаад бачуураад тэгээд шүлэг бичснийхаа дараа нэг сайхан ингээд юм аваад хүнд ачаа ингээд газар тавьсан юм шиг гоё болдог л. Чамд туслая химэн нууран дунах борон тусал тэр ширүүн нүдэлд гүн харанхуй нүдийг бооно. Нүгэл буян байран алдаж үгийн зурус хацар илбэхэд галбиргүй дүрс гадууран хэнцэр хүрээ татаж сайхан сэтгэлээр би дарлана. Амьдрал нойронд илүүлж сэрх мэдрэхүйн орчлон замхран арилвал үүлгүй тэнгэрээс нулимсан бураас гарч амар амгалангийн зүуд айзан шингэн ухаан зүүдэн жилүүнд тэнэн бодлын хаалгыг алгуурхан шагайна. Өндгөн чулуу минь хөөмн өөртөө хадгалаад л байвч хайлж дуустдаггүй цасан ширхэг минь амьдрал гэдэг яг л үдшийн саранд үснийхэн дарвалгыг зүүчгээд үдсгэлэн гоо гэдэг чинь эх орон эмэгтэй хүн хоёрын гэж тэгдэг. Ээж шин шим амьдрал гэдэг яг л эрхийн чиний хүүгийнхээ инээмсэглэлийг төсөөлсөөр элэгцэн готалтайгаа энэ орчлон туулах зоригтой. Энгийн даруй аав шиг ч биш юм. Нарны жинхэнэ өнгийг бороо орсны дараа зүрхэн дээрээ ойлгоод намайг эмэгтэй хүн гэдгийг навч та хоёроос өөр хинч баталж чадахгүй. Нүдрүү чинь ихцлэн ширтээд л энэ ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй гэдгээ мэдэрдэг. Жаахан гараас чинь атгаад л энэ амьдралыг инээгээ туулах зориг ордог. Жаргалтай бүхний эхлэл бас үргэлжлэл хүн. Гэгэлтсэн 18 наснд минь ч ямаргийн дуйлуулж гэзгэн салаас өвдсөн цэнхэр дээлтэй охин байлаа. Тогтож ядсан торомгор нүднийхэн харцаар торгон сэтгэл өмүүлсэн үзэгслэн гоо байлаа. Өглөө өртийн жавартай цэцэг шиг чамайг өөрийг минь голно гэж утсаар чандган мөртэй харин загтлан чамд өгч зүрхлэлгүй. Халааслаж яваад сэмэлчихсэн. Шүдрийн тусал мэт эмзэгхэн орчлонд чи минийх болоогүй дээл. Шүнийн зүудэн дэрч даанч ариухан байдаг шүү. Гээсэн алтан эмх шиг гэгээ тонжилүүдийн чандад харцны чинь зүрт бүдэрч үлдэхтэн. Халуун залуу охин насыг чинь авч үлдсэн юм шүү. Зүрхэнд минь анир өргөөж дурсамж үлдээгээд зүүн бүрдийн шуу шиг нисэж одсон чамайг болдрын өнгөөр тунарсан гэрэлтэн орчлонд бодлынхон чандад хайрлаж явдаг шүү. Бадар хундахтай сархад мэт хорвоог согтоосон үзэсгэлэнтэй бардам ихэмсэгхэн охин хിവэр зүрхэнд минь чи үрдэлцсэн юм шүү гэж. Нууц игнийхийн туйлын хүсэл шүлэгч байж болох. Хүн бүр өөр өөрийн түлхүүрээ нууцыг хадгалагч цоожинд тааруулахын төлөө шүлэг бичдэгч байж болно. Тэр хаалга онгоох хэсэг, тэнд хэн байгаа хэсэг, нүүр нүрээ харан учрах хэсэг хэрхэн цаашаа үргэлжлэхийг ганцхан хүн мэднэ. Тэр бол мэдээж яруу найрагч.